За өнөөдөр бид нэр ерөнхий сайдыг сайдад одоо итгэл үзүүлэх асуудлаар хэлцэж байна. За миний хувьд бол бүлгийн шийдвэрээ дагна. Санал хураалтанд оролцохгүй, нэгэсэнд одоо ерөнхий сайд итгэл үзүүлэхийг дэмжихгүй гэдэг дээр одоо байсвартай байгаа. За тэгэд ерөнхий сайд бас нэг хэдэн юм дээр бас хэлж байна. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал бол бас энэ талбай дээр байгаа залуусын бохимдол ер нь 24 оны одоо сонгуулийн үр дүнд үүссэн засгийн газрын асуудал хийсэн илүү. Одоо таныг бол сүүлийн 5 жил завсаргүй ерөнхий сайд хийсний чинь хувьд бол одоо энэ эдийн засаг, нийгмийн одоо олон салбарт уналттай, хямралтай байдал үүсэнтэй холбож асуудал ярьж байгаа гэдгийг бас танд бас сануулж хэлмээр байна. Заримдаа бас энэ ярьж байгаа сэдвээс бас хэтэрхий хайлаад байх шиг байна л да. Тэгээд нөгөө талаас таны өдөрж байсан өмнөх засгийн газар бол энэ засгийн газар бодлогын хувьд бол хангалттай сайн байгаагүй л гэж бас дүгнж байгаа юм. Төр данхар байна. Төрийн өмчт компаниудын асуудлыг ил тод нээлттэй цомхон болгоно гэдэг хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байна гэдээ ярьж байснаас яг эсрэгээрээ одоо энэ бодлогод нь яваад байгааг л одоо олон нийт ойлгохгүй байна. За тэгээд хоёрдугаарт намын баг хурал дээр ардсан нам хамтарсан гэрээг ноцтой зөрсөн гэж хэлж та ардсан намыг засгаас гарах одоо асуудлаар шийдвэр гаргасан хүн та өөрөө. Гэтэл өнөөдөр та ардсан намын сайдаар маш сайн ажилласан, талархаж явдаг гэж хэлж байна. Энэ хоёр чинь хоёр үгч ерөөсөө авцалдахгүй байгаа байхгүй. Өгтөө бол баг манай дотоод арчлаас зөрчлөөс болоод энэ ардсан намыг засгаас гаргаж хамаа гэж та одоо баг үннээл баг хэлсэн бол бас ойлгомоор байгаа байхгүй. Гэтэл одоо ийм илэрхий асуудал дээр одоо гөлөг тойруулж байгаа юм шиг одоо ингээд явж байгаад өнөөдрөг хүргэж ийн л. Тэгээ одоо маш олон бодлогын асуултуудыг асуумаар байвч би бас өнөөдөр чинь таны энэ хариулт өгж байгаа байдал дээр бас маш анхааралтай сонслоо. Өдөр байнгын орон дээр хариулт өгж байгаагаас ахгуулаад өнөөдөр чинь таны хариултуудыг сонслоо. Зарим гишүүд маш тодорхой асуугаад. Одоо жишээлбэл Батбаамрын энх хоёр гишүүн өнөөдөр байнгын орооны урал дээр маш тодорхой асуусан. Сая Анар гишүүн асууж байна, Наранбаатар гишүүн асууж байна, Цэнгүүн гишүүн асууж байна, Баясгалан гишүүн. Маш тодорхой асуудлуудыг ингээд ийм хариулт хүсгээр ингээд яг ингээд гөлөг дөөрүүлээд ингээд өөр юм руу аваачаад, хийсвэр юм руу аваачаад тэгээд нэг ийм үр дүн ийм айлгах, тийм сүрдүүлэх марктай болоод ийм хариултууд нь дандаа тийм болоод яваад байна л та. Ингээд гишүүдээр ингээд айгүй тодорхойгүй байдлаар ингээд шийдвэр гаргуулах гээд байна л гэж харж байна. Тэгээд яг энэ олон энэ асуумаар байгаа зүйлдээ би бол хариулт аавна гэсэн итгэлгүй байгаа учраас би бол танаас ийм юм асуумааргүй байна. Гэхдээ би зүгээр нийгэмд одоо тэр одоо бохомдол үүсгэсэн, ялангуяа тэр таны тэр туулын хурдны замын нээлтийн үеэр хэлсэн тэр одоо нийгмийн бохомдол дээр одоо гал дээр тос нэмсэн тэр таны үгэн дээр би бас маш их эмзэглсэн. Хэнийг яг ялаа гэж хэлээд байгаа юм. Одоо өөрөөс ч уурсан засгийн газрын гишүүдэд хэлээд байгаа мó? Өөрөө чи эсрэг гарын хэсэг зурсан гишүүдийг хэлээд байгаа мó? Эсвэл энэ талбай дээр цугласан залуучуудыг энэ Монголын нийгэмд одоо энэ шүүмжлэл хийсэн залуучуудыг хэлээд байгаа мó? Хэнийг та ялаа гэж хэлээд байгаа вэ гэдгийг би зүгээр асуумаар сагчлаа. За говьлоод байгаа болохоос би ард түмнээ хэлээгүй. Би тэрэн дээр хэлсэн. Улс төрийн ашиг хонжоо хайж энэ нөхцөл байдлыг одоо өөрөөр эргүүлэх гэж байгаа улс төрчдийг хэлсэн. Нэгдүгээрт. За 5 жил урт тэмээд ийм уйдалтай би ойлгож байна. Тэрэн дээр би одоо нэг тийм одоо ингэсэн тэгсэн гэдэг ах юм алга. Тийм учраас бид ингээд доктортой засаглалаар удажлаа гэдэг. Докторгүй ахлаар докторгүй байлаа гэдэг ийм асуудал байгаа. За хангалттай бас ажлууд хийдэггүй ийм зүйл байгаа бодтой. Ахри хийгдсэн зүйл бас байгаа. Бүх зүйлийг одоо яг иж хитэн шиг засгийн газраас өөрчлөх тийм боломжгүй байдаг. Та өөрөө анх удаа сонгогдсон цаг хугацаа тулаад ирэхлээр аяндаа бас ойлгогдно гэдэгт итгэлтэй байгаа. За зүүн бусаас залуу лидер гарч ирж байгаа талархалтай хандж байгаа бас уулзж ярилцаж чадсангүй. Тийм ээ. Уг нь бол одоо энэ бүсийн уулзалтан дээр уулзаад бас ярилцах болов уу гэж бодож байсан. Тэгээд нүүр тулж уулзж яриаггүй байж хувь хүний талаар дүгнэлт хийх бас тийм сайн зүйл бас биш ээ. Өөрөө чи ярьж байгаа энэ хувийн хвшил төрийн өмчт компаниудтай холбоотой шүүмжлэлийг бол би эрүүлэр хүлээж авч байна. Залуучуудын хувьд ч гэсэн одоо эрүүл мэнд боловсрол гээд
татвар нийгмийн татгал гэдэг олон асуудлууд болохгүй байгаа зүйл байгааг би мэдэрч байгаа. За болохын тулд эдийн засаг хэлэх нь зүйтэй л гэдэг агуулгаас ярьж байгаа учраас биш тойруулаад байгаа зүйл огт байхгүй шүү. Баярлалаа.